9 эхнэр 23 хүүхэдтэй ир. 56 настай Америкээр Александр Жозеф нэг биш эр хүнээс ангалзан явдаг хүсэл мөрөөдлийг амьдралдаа хэрэгжүүлжээ. Энэ нь хууль ёсоор хэд хэдэн эмэгтэйтэй гэр бүл болох гэсэн хүсэл байжээ. Тэгвэл бүр 3-4 эхнэрээр тогтсонгүй. 13 удаа гэрэлсэн бөгөөд эдгүй 24, 21-ээс 43 хүртэл насны 9 эхнэртэй бас 23 хүүхэдтэй гин. 9 эхнэр. Үнэхээр хүсэл мөрөөдөл үү аль эсвэл Александрын өөрийнх нь ярьснаар тэр гэр бүлийнхээ аз жаргалыг ертөнцийн бүх алтаарт солихгүй гэнэ. Би хамгийн аз жаргалтай хүн. Библийн судар Мормоны шашны сургаалд үнэнч өр хүүхдээ бүгдийг хүндэтгдэг. Хөршүүд манч намайг хүндэлдэг. Би өөрөө хотын дарга. Энэ албан тушаалд 3 удаага сонгогдлоо. Эхнэрүүд минь цөм ажил хийдэг. Амьдрахын тулд хөдөлмөрлөдөг. Намайг их хайрладаг. Миний зүгээс бол тус бүрийнх нь хувьд сайн хань нөхөр байх хэрэгтэй. Үүний тулд их хүч анхаарал тавьдаг. Үүнээс илүү зүйл гэж юу байх вэ гэж Александр ярина. Александр өөрийн гаримаас энэ нь лалын шашиндны эхнэрүүдийн байр. Ямар журмаар эхнэрүүдтэйгээ ингэр зөрүүлдэг болоо. Энэ асуулт уншигчийн толгойд хамгийн дөрөнд орж ирэх нь зүүн хэрэг. 6 дахь эхнэр Будика нөхөртөөгөө хэрхэн ингэр зөрүүлдэг тухай ярихтаа хэдэн жилийн дотор дэг журам өөрчлөгдсөн. Анх эхлээд Александр санаа сэтгэлийнхээ байдлаас олж чухам хинтэн ингэр зөрүүлэхээ өөрөө шийддэг байлаа. Одоо харин өөр болсон. Эхнэрүүд бид цугларч түүний ямар ч оролцоогүйгээр хилцэж тохирдог. Маргарет бол 2 дахь эхнэр нь тэгтлээ их шаардлага тавьдаггүй. Голдуу байраа бусдад тавьж өгдөг. Тэгвэл доон буюу баг эхнэр нь нөхөртөөгөө аль болох хоёулахна байхыг маш их хүсдэг. Бид ч ойлгодог гэж ярина. Эхнэрүүд хэрүүл маргаанаас зайлсхийхтэй чухам хинтэн ингэр зөрүүлүүл зохихыг нөхрөөсөө мэдэж авах ер бусын хэд хэдэн арга бодож олсон байна. Тэд галзуухан дөлгөөтэй хуан лэдээр өөрсдийн нэрийг бичнэ. Тинхүү Александр аяг сүү ухцуураа шөнийхөө хөтөлбөрийг мэдэж авдаг гэнэ. Хүүхдүүдийн тухайд гэвэл эхнэрүүд өөрсдөө цаашид төрөх хэсгээ шийднэ. Хүүхдтэй болъё гэвэл хүслээ Александрт хэлнэ. Эс хүсвэл тухайн үед ажлаа хойшлуулдаг гэж Будика ярьж байна. Эхнэрүүд нь хэр хартай бол 9 эхнэр дундаа нэг нөхөртэй байна гэдэг гэр бүлийн дотор амгалан тайван байхын баталгаа бий юу? Хардталт үүснэ. Александр одоо урд өмнөгшгээ 13 биш 9 эхнэртэй. Хамгийн анхны эхнэр Ширлэтэйгээ 10 жил эвтэй нартай амьдарч Александр ч ганц эхнэрийнхээ үнэнч нөхөр нь байж гэтэл нэг удаа Библийн судрын өсч үрж гэсэн сургаал гинэт бодогдсон байна. Энэ хүчит тэр эхнэртэй хайрлаж явдаг эр нөхөртөө түүний оролцоогүйгээр би дааж дахин нэг эхнэр олж өгөхийг хүсчээ. Ширлэж түүнд 2 дахь байтугай 3 дахь эхнэрийг нь олж өгсөн байна. Эндээс л бүх юм эхэлжээ. Дөрвөл хамт 18 сар амьдарч энэ хугацаанд Ширлэ хардталтын нулимсаа залгин амьдарч аргагүй эрхэнд салхад үрсэн байна. Ширлэд 3 дахь шөнө оногдож байсан тэр байдлыг тэсвэрлэж чадсангүй. Энэхүү хайр сэтгэлийн хамтлагийг тэсч гараагүй нь ганц Ширлэч биш. Бусд нь ч нөхрөө хуваалцахыг хүсээгүй байна. Гэхдээ одоо бүх зүйл сайхан болжээ. Бүгд бие биенээ ялгүй харддаг. Гэхдээ инглигээд муудсан юм алга. Тэдний хувьд ч нэг осны урам зориг өгдөг. Тэд маань бие биенээс аль болох илүү таалагдахын тулд болцоотой бүхнээ миний төлөө хийдэг. Амьдрахын тулд ажиллах баяр ёслон бэлэглэхийг би хүсдэг гэж Александр ярьж байна. Эхнэрүүд нь цөм ажилтай. Насаар хамгийн ахмад анхны эхнэр Диана багш, 2 дахь эхнэр Маргарет нэхмэлчин, Памела бол гэрийнхээ оролцоох цэцэрлэгт хүрээлэн гэрхлэн, Лесли эрх баригч, Будика үл хөдлөх хөрөнгөний агент, Элизабет өмгөөлөгч, Делиндра орон нутгийн нэгэн жижиг сонины эрхлэгч. Хамгийн бага залуу хамгийн хайртай эхнэр Доов нь бусдаасаа хоцрохгүй тулд нялх хүүхдүүдтэйгээ гэртээ байдаг гин. Эхнэрүүд чөлөө цагаараа юу хийдэг вэ? Гадаад хэл судлана. Гэхдээ тэдэнд чөлөө цаг гэж бараг байхгүй гэж хэлж болно. Александрын байшингийн оролцоох тус тусын байранд амьдрна. Эхнэр болгон нөхрөө харж хандах ёстой. Хүүхдүүд олон болохоор тусгай сургуульд явахгүй. Ээж нар нь дэс дараагаар багшлах үүрэг гүйцэтгэнэ. Өдөш орой болохоор өөрсдийн дарааллын дагуу эхнэр нь эр нөхрөө хүлээнэ. Энэ гэр бүлд тогтсон заншлаар Александр хонох байрандаа оройн хоолоо идэнэ. Ням гаргийн орой бол өөр уламжлалтай. Бүх гэр бүлээрээ цугларна. Александр томчуулын ширээг тэргүүлнэ. Дэрэгд нь 22 настай ууган хүн Майкл, нөгөө талд нь Ивэлт гэргийн Маргарет сууна.
Маргарет хамгийн залуу нь биш, бас хамгийн хөөрхөн ч биш. Гэхдээ хамгийн ухаалаг, цэцэн, чухамдаа түүний хүнтэй харьцах чадрын ачаар л энэ гэр бүлийн дотор амгалан тайван байдал нь аялж байдаг гэж Александр үзнэ. Александрт хамгийн бага залуу эхнэр Дооныг 9 настайд нь Маргаретл танилцуулжээ. Бяцхан охин ч ирээдүйн хайныг харангуйт дурлаж ямар ч болов эхнэр нь болно гэсэн зорилго өвөрлсөн байна. Охины эцэг бас Морвны шашны бүлэгт хамаарах учраа 18 нас хүрсэн охиныхоо шийдвэрийг зөвшөөрчээ. Тэдний гэрлэх ёслол сүртэй сайхан болсон байна. Сүйт нөхрийнхөө хүүхдүүдээр мэдээж бас эхнэрүүдээр нь тойрон хүрээлүүлсэн Доон нөхөртөө үрд үнэнч явхаа бие сэтгэлээ зориулах хүсэлтэйгээ Бурхны өмнө сахиуст Тэнгэрийн өмнө тангараглжээ. Харин Александр хариу үгэлхийлэхдээ итгэлийн сэдвийг хөндөөгөө гэдэг. Олон их нэртэй байх нь эр хүний хувьд их хүндтэй бас ч хариуцлагатай гэдэг. Тэгэхдээ эр хүн бүр олон эмэгтэй зад жаргалтай амьдрал амлаж зүрхлэхгүй зэ. Би их сүсэг бишрэлтэй өдөр болгон Библийн судар уншиж тэндээс амьдрах хүчний их сурвалж олж авдаг гэж Александр ярьдаг байна.